За сайн байцгаана уу. 11-р анги тригонометри функцийн зарим утгуудыг олох бодлогууд өгсөн. За энэс нэг зарим бодлогуудыг тайлбарлаж өгье. За эхлээд дараах томьёонуудыг мэдэх ёстой. За жишээ нь синус хасах альфа гэдэг маань хасах синус альфатай. За косинус хасах альфа гэдэг маань косинус альфатай тэнцүү байна. За синус 180 хасах нь альфа гэдэг маань синус альфатай тэнцүү гэдэг. За энэ томьёонуудыг мэдэх ёстой гэсэн үг. За дараа нэгдүгээр мөчтөр энэ функцууд ямар утгатай байна. За тэрийг бас бид нар мэдчих ёстой. За тэгвэл эхний бодлого маань косинус хасах 1650 градус дээр утгыг олъё тий. За тэгвэл томьёо ясаар одоо хоёр дахь томьёон дээр косинус хасах альфа гэдэг маань косинус альфатай тэнцүү байна тий. За яагаад гэвэл тэгш функц учраас. За тэгвэл би косинус хасах 1660 гэдэг маань косинус нэмэх 1650 гэдэг градустай тэнцүү байна гэсэн үг. За тэгвэл 1650 гэдэг болохоор би 360-аас бага болох ёстой. За тэгвэл 1650 гэдэг 360 хувай тий. За тэгвэл энэ болохоор 360-ыг өрчдөг нь. За 360 хуваах юм бол За 45-аар үржүүлээд за нэмхэн 30 градус болж байна. За өөрөөр хэлэх юм бол энэс юу гэхээр косинус 1650 гэдэг болохоор косинус 30 градустай тэнцүү. За бид нар зөвхөн өлөвдлийг авдаг. За энэ болохоор бүтэн одоо 45 градус эргээд дахиад 30 градус эргэж байгаа учраас. За тэгвэл косинус 30 градус дээр утга болохоор за нэмэх язгуур доор 3 баах нь 2 гэсэн утга авдаг. За тэгвэл дараагийн бодол. За 3-ын эл. За энэ илэрхийллийн утгыг олох гэж. За тэгвэл хасах 660 градус гэдэг бол за би энийг хасах 360 градусыг үрждгэн 2 за нэмэх нь 60 гэж бичиж болно. За эндээс тангенс хасах 660 градус гэдэг бол тангенс 60 градустай тэнцүү байна. За тэгэхээр 2 бүтэн эргэж байна тий. За тэгвэл тангенс 60 градус дээр язгуур доор 3. За тэгвэл одоо косинус 495 дээр утгыг олох хэрэгтэй. За 495 гэдгийг бас яаж бичиж болох вэ? За 360 градус дээр нэмэх нь 135 градус. За тэгвэл косинус 495 градус гэдэг бол косинус 135 градустай тэнцүү байна. За косинус 135 гэдгийг би косинус 180-аас хасах нь 45 гэж бичиж болно тий. За эндээс косинус 180-аас хасах нь альфа гэдэг маань хасах косинус альфа учраас хасах косинус 45-тай тэнцүү гэсэн үг. За эндээс хасах 45 гэдэг нь язгуур доор 2-ыг хуваах нь 2. За эсвэл хасах 1-ийг хуваах нь язгуур доор 2 гэсэн үг тий. За тэгвэл одоо хасах 510 гэдгийг бод. За хасах 510 гэдэг маань за тэрийг яаж бичиж болох вэ гэхээр за хасах 360 градусаас хасах нь 150 градус гэсэн үг тий. За эндээс синус хасах 510 градус гэдэг бол за синус хасах 150 градустай тэнцүү байна. За энэс синус хасах альфа гэдэг нь хасах синус 150 гэсэн үг тий. За өөрөөр хэлэх юм бол хасах синус 150 гэдгийг би 180-аас хасах нь 30 гэж бичиж болно. За энэс синус 180-аас хасах нь альфа гэдэг нь синус альфатай тэнцүү учраас энэ болохоор хасах синус 30 градустай тэнцүү. За синус 30 дээр болохоор хасах 2-ны 1 гэсэн үг. За тэгвэл одоо бид нарын олох илэрхийллийн утга маань за тангенс хасах 660 гэдэг маань язгуур доор 3 гарсан.
За нэмэх нь косинус 495 гэдэг маань хасга 1-ийн хуваах нь язгуурдоор 2 гарсан. За тэгээд нэмэх нь хасах нь хасах 2-ны 1 гарсан тийм үү. За тэгээд энэ илэрхийллийн бид нар утгыг олчноо гэсэн үг. За дараагийн бодлогыг харъя. За альфа 60 градус болохоор энэ илэрхийллийн утгыг ол гэж. За тэгээд альфаг орлуулъя. Тэгвэл 2 синус 2-ыг 60-аар үржүүлээ 120 градус. За асан 3-ыг үржих нь косинус за 4 үржүүлэх юм бол 240 градус. За үржих нь 6 үржих нь тангенс 240 градус болох гэсэн. За альфаудын оронд 60-ыг орлуулчихна, тий? За тэгвэл энэ илэрхийлэл тус бүрийн утгыг олох юм бол за синус 120 дээр утгыг олъё. За синус 120 гэдэг бол синус 180-аас хасах нь 60 гэсэн үг, тийм үү? За синус 180-аас хасах нь альфа гэдэг нь синус альфатай тэнцвэр учраас энэ шууд синус 60 градус. Тэгэхээр синус 60 дээр болохоор язгуурдоор 3 хувахан 2. За тэгвэл энийг би өмнөх тоо маань 2-оор үржүүлэх хэрэгтэй юм шүү дээ, тий? Тэр энэ хоёр хурааглаа язгуурдоор 3 үлдчих. За тэгвэл одоо косинус 240-ыг олъё. За 240 гэдэг маань за косинус за 180 градус дээр нэмэх нь 60 градус гэсэн үг тий. За энийг бодох юм бол 240 гэдэг бол 3 дахь мөч юм. За 3 дахь мөч дээр косинус хасах нэмэгтэй тийм үү. Тэгвэл хасах косинус 60 градустай тийм зүйл. За тэгвэл хасах косинус 60 гэдэг болохоор 2-ны 1. За дараа нь одоо тангенс 240-ыг олох хэрэгтэй. За тангенс 240 гэдэг болохоор за тангенс 240 гэдэг бол за 180 дээр нэмэх нь 60 гэдээ авчи тий. 180 градус дээр нэмэх нь 60 градус. За тэгвэл за 240 бол 3 дахь мөч дээр тангенс нэмэх хасах нэмэх гэхээр нэмэх. За тэгвэл тангенс нэмэх 60 градус юм байна. Тангенс 60 градус дээр язгуурдоор 3 гэсэн үг. За одоо энэ илэрхийллийн утгуудыг олох юм бол за энийг би 3-аар үржүүлэх хэрэгтэй юм байна тий. Тэгвэл хасах 3-ын хувахан 2. За энийг болохоор 6-аар үржүүлэх хэрэгтэй юм байна. Тэгвэл 6 язгуурдоор 3. За илэрхийллийн утга болохоор язгуурдоор 3 хасах нь за 3-аар үржүүлэхэд хасах 3 хувахан 2 гарсан. За үржих нь за 6 язгуурдоор 3. За тэгэхээр илэрхийллийн утга цаашаа болохоор язгуурдоор 3. За нэмэх нь за ингээд 18 язгуурдоор 3 хувахан 2. За илэрхийлийг нэмэх юм бол 2 гэхээр 20 язгуурдоор 3 хувахан 2 буюу за 10 язгуурдоор 3 гарч байна. За одоо дараагийн бодлогыг харъя. За дараагийн бодлого маань косинус 270-ыг үржих нь тангенс 45. За нэмэх нь синус 450 дээр үржих нь синус 60 градус гэдэг. За тангенс 45 дээр утгыг бол би шууд мэднэ тийм үү? Тангенс 45 гэдэг болохоор за 1. За синус 60 дээр утгыг бас шууд мэднэ. Синус 60 болохоор язгуурдоор 3 хувахан 2. За одоо косинус 270-ыг бодъё. За косинус 270 гэдэг болохоор за энэ 160 градустай тойрыг харъя тийм үү. За энэ 160 градустай одоо тригонометр тойргийн энэ x тэнхлэг маань косинус альфа байдаг. За y тэнхлэг маань синус альфа байдаг. Тэгвэл 270 гэдэг болохоор одоо энэ цагийн зүүнийн эсрэг ирүүлэхэд яг энэ тэнхлэг дээр нэрнэ. За тэнхлэг дээр ирэхэд одоо энэ цэг байна шүү дээ тий. За тэгвэл энэ бол координат нь 0 хасах 1. Өөрөөр хэлбэл x нь 0, y-ийн хасах 1 гэсэн үг. За тэгвэл x координат маань косинус альфа учраас косинус 270 дээр 0 гэсэн үг. А синус 270 дээр хасах 1 гэсэн үг. Тэгвэл косинус 270 бол шууд 0. За одоо синус 450-ыг бодно тийм үү?
За синус 450 гэдэг болохоор за синус 360 дээр нэмэх нь 90 градус гэсэн үг. За энэ нь болохоор шууд синус 90 градустай тийм үү? За синус 90 дээр одоо энэ 160-20 харчих тийм үү? Саяын зүүнний эсрэг 90 градус эргүүлэхэд энэ тэнэлтэд ирж. За энэ дээр болохоор y болохоор синус учраас энэний координат нь одоо x нь 0, y нь 1 тийм үү? Тэгвэл x координат нь косинусыг заах учраас косинус 0, синус 1. За тэгвэл синус 90 градус дээр 1 байдаг. Одоо орлуулахад за косинус 270-аар 0 үржих нь 1. За нэмэх нь за синус 450 болохоор 1 үржих нь язгуурдоор 3 хуваах нь 2. За ингээд энэ бол 0 болчин. Тэгээд хариу маань язгуурдоор 3 хуваах нь 2 гарч.